Тэнгэр радио. Сайны цаг. Комментиг контент болгоё. За комментиг контент болгоё. Урайтай. Нэвтрүүлэг маань одоо та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Чөлөөт цаг бол байгаа. Бид цайны цагаа комментиг контент болгоё гэсэн урайтайгаар сонсогч үзэгчдийнхаа цаг болгож өөрчилсөн байгаамаа. За тэгэхээр сонсогч үзэгчдийн цаг буюу нэгэсэндөө сонсогчдийнхаа үзэгчдийнхаа санал хүсэлт сэтгэгдлүүдийг за бидэн лүү одоо ирүүлсэн чатуудыг нэвтрүүлгийн доор одоо бичсэн комментуудыг гээд одоо илүү ойр байх үүднээс энэхүү одоо богино хэмжээний чөлөөт цагийг та бүхэндээ гаргаж өгч байгаа юм шүү гэдгийг одоо онцолж хэлье. Тэм учраас комментиг контент болгоё гэсэн өрөөг дэвшүүлээд явж байна. За энэ богино контентоор бид тухайн 7 хоногтоо буюу хамгийн сүүлийн 7 хоногт манай Facebook дээр за YouTube хуудсанд маань орсон нэвтрүүлгүүдийн доорх комментуудтай танилцсан. За мөн чатанда хариу өгөх юм аа. За тэгэхээр та бүхэн маань бас идэвхтэй байгаарай. Коммент бичээрэй. Бидэн лүү санал хүсэл сэтгэлдээ чатаар бас илгээх боломжтой. Энэ бол бидний үүрэг юм. Тэгэхээр компьютерийн цаанаас утасны цаанаас гэхээсээ илүү бүр тусад нь ийм цагийг та бүхэндээ гаргаж өгч байгаа юм шүү гэдгийг хэлье. За шууд танилцуулаа явчих тийм. За эхлээд за хамгийн түрүүнд өчигдөр орсон хуучны эфир гээд одоо манай алтан сангаас гаргаж ирж байгаа нэвтрүүлэг бол байгаа. За энд ардын жүжигчин Түмэн Дэмбэрэл Гуайн дуулсан хангайн дуу гээд за шүлгийг нь бол одоо нэрт нэвтрүүлэгч Цэдэн Дамбаа Гуайн одоо шүлэг юм бэлэм. За энэ хүний нэвтрүүлэг бол байгаа хуучны эфирийн. За тэгэхээр комментуудтай танилцаа явъя. Өчигдөр оруулсан өчигдөр ихээр одоо эн чин нэвтрүүлэг маань хийцээ гарахын тодорхойгүй те 2-3 хоногийн дараа гарч магадгүй шүү. Тэгэхээр өчигдөр буюу 11 сарын 16-нд орсон нэвтрүүлгийн контент байгаа шүү. За хуучны мундаг алдартнуудын тухай сайхан дурсамж байна да. Сэтгэл сэргэж залуу нас санагдлаа гинэ. Содом дарж Монгол гэдэг хүн ийм коммент бичсэн байна. Тэгэхээр залуу насыг нь санагдуулсан одоо нэвтрүүлэг болсон юм байна. За дараагийнх танил хоолойдоо ургацын далай 5 эрдэн дуу явахаар хавар болсон санагддаг гой гинэ. За Загдочор Батчулан гэдэг хүн ийм коммент бичсэн байна. За Пүрэв Сүрэн гэдэг хүн хуучны дуунууд цаанаа нэг үг аян сэтгэлд буугаад өрмөц уянгалаг шүү сонсоод л баймаараа гэд Пүрэв Сүрэн гэдэг хүн бичсэн байна. Нэрэл хуучны дуунууд бол яхаарахгүй тэгэл яаж шүлгэн аян дээрэс нь дуучин 3 гэж хоорондоо ингэж гоё зогцож биенийгөө олж юм уран бүтээл гардыг бэ гэж бодогдохоор шүү. Байдэн штт. За тэгээд мундгууч шүү гэд наран гэрэл цэнд чав гэдэг. За ийм комментууд байна. За дараагийнх нь бас хуучны эфир мөн 16-ны өдөр орсон жаргал сайхан ардын жүжигчин жаргал сайхан дуулсан Монголын сайхан орон гэдгийн комментиг одоо миний өгш уншиж байгаа. За яг нь ерөнхийдөө бол одоо манай Хөх тэнгэрээр явж байгаа Хөх тэнгэрийн аялгау за энэ алтан сангаас одоо ингээ хүргэж байгаа нэвтрүүлгүүд маань бол YouTube-д байхгүй тий. Одоо тухайн цаг үедээ үлдсэн одоо ийм гол одоо нэвтрүүлгүүдийг бас эргэн нэг бас сонсогчдод чанартай юм сонсох үүднээс явуулж байгаа нэвтрүүлэг. За комментуудыг уншъё. За бүтэн хэрсүү Монгол гэдэг хаягнаас бүтнээрээ байгаа юу гэж битсэн байна. Доор нь линкийг тавьсан байгаа. Тийм байна. За үнэхээр гоё хоолойтой хүн шүү. Алтан намар дуу яваад л Цэдэн Дамб хүнгэнтэл яриад ирэхээр аргагүй намар иржээ гэж боддог байлаа гэд энэ бас дурсамжаа битсэн юм шиг байна. Ургацын далай гэж битсэн байна. Эможинууд бол зөндөө үлдээсэн. Ургацын далай нэвтрүүлгийг өөрөө хийдэг байсан юм билээ. Энэ Цэдэн Дамбаа Гуайн. Тэгэхээр бас нэгэн гоё дурсаад яг тэр нь өөрийнх нь брэнд болцсон юм билээ. Тэгэхээр энэ Цэдэн Дамбаа Гуайн хоолойг сонсохоор л ургацын далай нэвтрүүлэг л санаанд буух юм аа. Намар цаг болсныг л бас санагдуулдаг гэд хүмүүс тэгээ бичсэн байлээ. Гоё дурсамжийг сэдрээсэн байна тийм ээ. За миний Хөх тэнгэр подкастын хэсгээс тасалсан рилэн доор комментуудыг уншаа. За тэгээ. За холимог талаанч талын шуурга UFC-д толцсон анхны талаанч одоо Данагийн Батгэрэл бол манай нэвтрүүлэгт өргөдөн орсон. Тэгээд ерөнхийдөө бол одоо монголчуудын эв нэгдлийн тухай бидний эвэлж чадвал бид нар дэлхийд гарч ирэх бүрэн боломжтой гэж нэг юм ярьсан хэсгийг би тацлаа оруулсан. Тэгээд тэрэн доор талын шуурга гэдэг хочиг нь яагаад өгснэг нь асуусан уу?
Үгүй. Гинт тийм сонин бодол төрлөө ш. Нэрээ ягаад талын шуурга гэсэн юм бол та тий. Яг нөө Монгол дайчин, тал нутгийн дайчин гэдэг. Тэрнгүүрэл баг та. Өгсөн л ах. За гоё коммент уншия. За. Силикон Баатра гэдэг хүн гоё нэгдэцгээе. Дэлхийг бүтнээр нь эзэлье гэхээ гэж одоо бичсэн байна. За Анархан Маратхан гэдэг одоо бас түүхч хүн байдаг. Маратхан коммент бичиж юу. Гоё үзээтэй залуу шүү. Улаан ногоон шүтэн бишрэгч нь байна оо гэж бичсэн байна. Маратхан ч нэг од мөндрийн Мөн. хөтлөгч та. Оо зөө. Баярлалаа. За тийм шүү. Нэгдэж баг болж ажиллаж чадвал гэдэг одоо Монгол улсын далбаатай дээрэс нэм бас туг далбаатай юм аж үлдээж нэгдэл гэсэн маань. За манж хятад төв дуурав нийлээд монголчуудыг жалга домны үзэлтэй мухар сэсэгт идэгдэг ховжив ойр зургийн хэрүүл тэмцэл дортой матаач авилгалч болгосон юм аа гэсэн чинь хятад айхтар манжийг уусгаад Монголын нэг нэр доор байдаг олон эстнүүдийг газар нутаг хүн хэрэгтдээ тасалж авсан шинэ үеийн залууст ястан нэгтнүүдийг үзен ядуулж тарааж ботаргаж байгаа маш амархан арга гэж ütсэн байна. За ердөө энгийн зүйл агуу шүү. Яг үнэн Монгол хүний нэгдэл гэдэг ховон хөх гэдэг одоо хаягаас бичсэн байна. За мундаг хамгийн чухал гих мэтчлэн одоо иймэрхүү комментуудыг бол үлдээжээ. За. Тэгээ сүүлийн 7 хоногийн хугацаанд одоо пэйж рүүгээ оруулсан рилсүүдийн доорх комментуудыг онцлоо явж байгаа шүү. Тэгээ энэ одоо чөлөөт богино одоо хэмжээний нэвтрүүлэг маань одоо сонсогч үзэгч та бүхэндээ зориулж байгаа энэ цаг маань 7 хоног болгон одоо хүрнэ. Тэгэхээр дараагийн 7 хоногийн дугаарт магадгүй таны бичсэн коммент, таны илгээсэн чат онцлогдох болно гэдгийг хэлмээр байна. За дараагийнх нь найзынхаа нэвтрүүлэг байна. Vintage Room нэвтрүүлгийг пянзны одоо нэвтрүүлэг байгаа. Тэгээд далимд нь бас одоо хамт олноороо бахархмаар байна. Ягаад гэхээр яг пянзаар ингэж 100% дагнсан нэвтрүүлэг бол одоогор манай хөх тэнгэрийн Vintage Room нэвтрүүлэг бол байдаг юм байлээ. За сүүлийн дугаарт бол энэ жил пянзаа гаргасан уртын дуучин Жавхаа сайхан үүрийн туяа хоёрын пянз онцлогдсон байгаа. Язгуур гэдэг нэртэй. За тэгээд үүрийн туяа ярьж зочноор оролцсон. За цэнхэрлэн харагдана гэд дууны одоо тухай ярьсныг нь тавьсан байгаа. Одоо пост болсон. За доор нэг 7 коммент иржээ. 3 дахь нь үндсэн аян шүү дээ гинэ. Мөнгөн тулга гэдэг хүн. За ёстой мэдхгүй одоо аль нь ч үндсэн аян. Ямарсан 3 аяар бол дуулагддаг байсан гэж өөрөө ярьж ил. За мэдгмаа. Хаян хэрваа гэдэг хүн сайхан дуу даа гэсэн байна. За тэгээд доор нь одоо зүрх алгаа ташж байгаа эможинуудыг одоо үлдээсэн байна. Одоо коммент бичсэн хүмүүстээ маш их баярлалаа. За дараагийнх нь хуучны эфир ороод ирсэн. За мөн Цэдэн Дамбаагийн шүлгийг бичсэн ардын жүжигчин Зангадгойн дуулсан Намрын бодол гэдэг дууг одоо оруулсан. За үүний доор бас комментууд бичсэн байна. За цогццгээ гэдэг нарайжгийн сонсогч үзэгч маань Цэдэн Дамбаагийн дуу хоолой Намрын ургац хураалт ихэлснийг илтгэдэг байсан да. Өрмөц сайхан дуу хоолойтой хүн шүү гэсэн байна. Өстой ховор дуу хоолойтой хүнтэй. За дараагийнх нь Жимба гэдэг хүн одоо ч хизээ намар болоод байгаа юм бүү мэд. Хэдэн за тийм хараалаа үгчсэн байт. Нарал хоорондоо эрх мэдэл мөнгө төрг гэ. За ингээ ус төрсөн байна. Гэхдээ одоо ч хизээ намар болоод байгаа юм бүү мэд гээд энэ. Би энэ постыг урд нэг харсан юм аа. Сүүлийн үед нэрээ жилийн 4 үйлрэл гэхээс илүү заримдаа ч одоо зарим жил чинь ингээд 3 үйлрэлтэй чимшигтэй байна. Өвөл нь намар чимшиг, хавар нь өвөл чимшиг ийм болчиход байгаа. Тэгээ энэ маш богинохон чимшиг те. Энэ талаар бас ярьсан байна. За энэ од гарвуу Лувсан ям гэдэг хүн ургацын далаа намрын салхинд үрэлсэн найрал сайханд долгиотой наран хурын шим юм аа. Навч ногооны дээж юм аа. Аргагүй л алтан намар атрын сангийн аж ахуйнуудын ажилсаг тариаланчдын ажил ундарсан ард түмэн одоо утгаараа хөдөлсөн ажил хөдөлмөр эд ундарсан ургац ногоо ариун хурааснаар уугуул улс түмний ууж идэх бүтээгдэхүүн нь баталгаад бөгөөд бид сөрөг нөлөөгүй сайхан цаг үед ахмадууд бүрнээрээ саарахгүй үлсийг залгамжлан дараа
үе нь дангаараа биш ч бүхнийг мэдэж суралцсны хүчээр энэ цаг үеийнхэн хагас хугас дамжуулан ургац хэмээн ярицгаадаг босуу гэж. Бараг шүлэг өчсөн байна шүү дээ. Айгуу гоё юм бүтээлч комент хийсэн байна. Од гарав лувсан юм гэдэг одоо сонсогчтой үзэгчтэй баярлалаа. За Гэрэлмаа Самбуу гэдэг хүн радиогийн алтан фондыг ард түмэнд нээгээд эргэлтэнд оруулах нь зөв болоод гоё юм аа гэсэн байна. За яг л ийм үүднээс та бүхэндээ зориулж байгаа юм шүү. Агуу зэдэн дамбгуй гэсэн байна. Агуу. За жинхэнэ сайн дуучны хоолой яг л ийм. Зангад бол Монголын амьд домог соёл юу гэдгийг зангадаас хардаг байсан үедээ гэсэн байна. За Мягмар сүрэн лувсан данзан гэдэг хүн Зэдэн дамбаагуун дуу хоолой үнэхээр сайхан давтагдашгүй шүү. Бүр сэтгэл хөдлөөд намар хүүхэд нар минь нүдний үзүүрт харагдаг шиг боллоо. Ямар гоё юм бэ? Сонсоод л байлаа гэж. Тэгээ маш олон хүмүүс ястаа дурсамжийн энэ дэр нэг юм комент байна. Байцаа усалж байж хураадаг аа. Ингэр шал нойтон шөндөө хувц садахгүй хонсон байдагсан. Багшийн дээдийн бид Батцанбүр явдаг байлаа. Хотын муу нусан буу би заримдаа гэрээ санаад ядраад уйлдаг байж билээ. Одоо эргээд санахад ямар сайхан үе байгаа вэ? Нэг удаад химийн багш Мишиг гэж багш биднийг дааж явсныг маш тод санаж байна. Орой түүдэг хасаага тойрч суугаад багш сонин юм ярьж өгдөг байж билээ гэдэг. Одоо энэ цэнд Чөлтөм сүрэн гэдэг хүн бол их сайхан хүүхднээсийнхаа дурсамжийг хуваалцсан байна. За Лав сүрэн гэдэг хүн энэ дууг одоогийн дуучдын хинэнч дуулж чадахгүй гэсэн байна. Гэхдээ хуучны зарим дуунуудыг бас яг чинээнд нь тултал дуулдаг дууч бас хоор юм шиг санагддаг шүү дээ. Анхны тэр нөгөө дуулаад хүртсэн тийш дээ. Ард түмэнд хүртсэн тэр нөгөө юу гин. Эхний хувилбар л хамгийн гоё байгаад идэг шүү дээ. Одоо сүүлийн жишээ юм бол BX чинь жишээ шүү дээ. Мянга ингээ шинжилэл дуулсан ч гэсэн яг нөгөө нэг BX л дуу байгаад байдаг. За Жаданбаар олон гоё комент байна тий. Жаданбаар эн чин гэдэг хүн намар сайхан, намрын ажил бүр сайхан байсан үе соц нийгмийн үед байлаа гэн. Намрын будаанд төвлөрсөн тээврийн баазууд чиглэлд хуйрлагдан гараад л ихтээд за Темсийн ингээд оюутан залуус бүгд тариа ногоо хураах намрын ажилд гарч ургацын талбай залуусын дуу хураар цалгилж ажлын бүтээл ориглонхон байдаг алтан намрууд сайхан байсан юм аа гэд. За энэ мэтчлэн тэгээ маш олон комментууд бичжээ. За тэгээд хамтдаа байдаг бас олон мянган сонсогчтойгоос маш их баярлалаа. За дараагийнх нь Замун UFC-гийн дулаанчин дор 2 коммент ирсэн биз дээ. За энэ ярилцлага бүтэн хийгээд ховон хөөх гэдэг хаягнаас ингэж бичжээ. Тайлбар өгье. Энэ ярилцлага бүтэн хийгээд хүн сонсохоор аятайхан тавьж байл да. Бүх бичлэг нь хагас дутуу ингээр танаа радиог хэн сонсох вэ гэсэн комент үлдээжээ. За таны комментиг хүндэтгэж үлдээж авъя. Бид нар тайлбартаагаар одоо яг хэлэх нь зүйтэй баг. Одоо энэ нэвтрүүлгийн маань бас зорилго бас яг зорилго нь энэ багхгүй. Ерөнхийдөө бол одоо манай Facebook сошиал орчинд бол яг нэвтрүүлгийн бүтэн хэсэг гэхээс илүүтэйгээр маш богинохон тасалсан хэсгийг оруулдаг. За энэ нь болохоор ерөнхий нэвтрүүлгийн одоо нэг агуулга нь одоо иймэрхүү зүйлс ярьсан шүү гэдгийг одоо санал болгох үүднээс оруулдаг. Хэрвээ та одоо бүтнээр сонсохыг хүсэж байгаа бол Хөхтөнгөр FM 82.9 болон 110.9 гэсэн долгион дээр машинаараа одоо долгионод харуулсан сонсох боломжтой. Сошиалаас бас радиогоор сонсох боломжтой шүү дээ. Мөн дээрээс нь манай бүх нэвтрүүлэг яг бүтэн дугаар нь Хөхтөнгөр радио гэдэг одоо хаягаар хайх юм бол манай YouTube хуудсан дээр бүтнээрээ байршдаг байгаа шүү. Тэгээ рил болгоныхоо дээр нь бид нар ингээд холбоос линкээ холбож өгсөн байдаг. Та утсаараа 2 товшиход л манай бүх одоо нэвтрүүлэг контентуудыг, подкастуудыг бүтнээр нь сонсох боломжтой. Нэр нь одоо хүлээн авах, сонсох боломжтой. Магадгүй та завгүй явж байгаа бол YouTube дээр орсон дугааруудыг бас хурдан нэмээд бас сонсчих боломжтой байдаг. Гэх мэтлэн манай YouTube-ыг бас дагаараа гэж одоо та бүгдийг уриалмаар байна. За дараагийнх нь бид сүүлийн 7 хоногт одоо оруулсан бичлэгнүүдийнхээ комментиг, санал сэтгэл хүсэлтийг нь уншиж байгаа шүү. За дараагийнх нь хайр бол им гэд энэ манай Тамирагийн бэлтгэдэг нөгөө бүтээгч Монгол гэд нэвтрүүлгийнх нь хэсэг явж байна. За энэ бол нэлээд олон хүнд хүрсэн тийм ээ. Зочин Хэрлэн гэд залуу жүжигч охин. Залуу жүжигчин модель гэсэн. Бас. За хайр бол им гэд энэ айгүй олон комментууд байна. За им нь үнэ. Үнэн аваал олон төрлийн юм уулаа да. Үйлчлэгэнд янз шүдээ. Доо зоор нь
дооцоор нууж байна штэ гинэ. Чи ямар хуу юм уус юм бэ? Тэгээд кекэ гэдэг одоо гоо өвти гэдэг одоо хаяг байна. Энэ дээр нэг гэж гана гэх хүн. Ямар юм бэ? Витамин С юм уу? Гизний гашуун юм уу? Инээ цаастаа мэдгүй тэгээд тэгтээ яг юм фан жок хүн те. Ингээ бичиж байгаа ч гэсэн та бүхэнд бас маш их баярлалаа. За Бацар гэдэг хүн мундаг шүү амжилт гэдэг чинь. Би ч одоо хаанаас нь уншиж байна гэж бодлоо шүү дээ. Гэхдээ энэ хоёр зэрэг утсаар үзэж байгаа ч гэсэн комментууд нь барил нь өөр гарч ирж байна тийм. За ингээд маш олон рилүүд оруулсан байдгаа гэж. Тэгээд комментнуудын бүгднгийн гоё бид нар уншиж байдаг шүү. За дараагийнх нь энэ 5 өдрийн өмнө гэдэг. За энэ 11 сарын л 10 эднэр манайхаар орсон бичлэгүүд байгаа шүү. Эмагийн нөгөө хөтөж подкастын сүүлийн дугаарын коммент байна. 4 коммент ороод ирсэн байна. Энд чинь зочин нь болохоор сэтгэл судлаач Цэцэн Бэлэг гэдэг одоо эмэгтэй орсон байгаа. За энэ Сүзи Алт гэдэг хүн ээжигээ дуурайсан оюунлаг ухаалаг сайхан бүсгүй шүү бархаж явдаг шүү сайн үүс бүхэн дэлгэргээ гэд энэ таньдаг хүн юм шиг байна тийм. За энэ нэг сонин нөхөр байгаа. Бэйбит хасян гэд энэ манайхыг их үзнэ. Энэ бэйбит хасят гэдэг энэ хаяг нь мэдээд байна тийм. Манайхыг их үзнэ, манайхыг их сонсон. Тэгээ ер нь бол ингээ оруулж байгаа нэвтрүүлэг болгоны дор комент бичнэ. Гэхдээ их тийм онцлог шиг нууцлаг комментүүд их бичдэг. Одоо энэний дор жишээ нь тогтох биш гэх ингээ бичсэн. Тавар мэт те. Ингээд бүх үгнүүдээ ингээд доош нь баган шиг ингээд чагсаага бичдэг юм лээ энэ хүн. Тэгээ тэрийг нь одоо бид нар ингээд нийлүүлээд нэг утга гаргаж ойлгох юм шиг байгаа юм л да. За тэгээд дараагийн бас энэ хүний дор амьдрал туулсан мэдэрсэн туршлага гэж чинь байдгаа алдаага давруулахгүй гэсэндээ үг хэлдэг шүү. Хүн хүндлийн эсрэг Монгол заншлаа үгүйсгэл сүүлийн үеийн хүмүүс үүн дээр алдаж хүнтэй хүн ёсоор харилцахгүй байгааг настайчууд сануулсаар л байгаа. За гэсэн нэг юм коммент орж ирсэн байна. За энэ Доска гэдэг хүн нэг юм бичсэн байна. За яах нь вэ? За байна. Тий. За тэгээд энэ Цэцэн Бэлэг гэдэг хүний комментууд яваад байгаа шүү. За хүн амьдрахад хэрэгтэй зүйлээ авснаар хорн гараагүй хүний тоонд орохгүй. Бас энэ нөхөр өөрөө оршин тогтнохын тулд мөнгө эд материалгүйгээр байж чадах уу гэсэн байна. За тэгээд таны бодлоо тийм ээ. За тэгээд ерөнхийдөө нэвтрүүлгүүд маань шовдорж явах шиг байна. Сайхан гэр бүлд сайн сайхныг хүсье. Өвөр хангай дунд говьс дуучид гардаг юм уу? Гэсэн маань винтэж рум нэвтрүүлгийн аймаг болгоноос дуучид гарч байгаа баха. Яг энэ зочин маань болохоор зөвхөн өвөр хангай дунд говьс гэж бол яриаггүй. Энэ үрийн туяа гэж зочин. Онцлог нь ярьсан. Дунд говьс бол ихэнхдээ тийм чадaltaй эмэгтэй дуучид их байдгаа. Өвөр хангаагаас бол эрэгтэй мундаг уртын дуучид бас төрөн гарсан нь одоо их байдгиймаа гэд. Тийм бас нэг сонирхолтой одоо фактыг ярьж ирсэн юм аа. За ингээ бараг шувтарч явах шиг байна да тийм ээ. Гэхдээ яг уншиг гэвэл олон комменттэй сүүлийн 7 хоногийг бол хоёулаа онцолж байгаа. Тэгээд энэ бас чиний зочин байна Санчир гэд дуучин продюсер Саса гэд. За энэ бол яг 11 сарын 7-нд орсон бичлэг байна. За мундагалда дүүдээ аз жаргал хүсье гэд. За ийм комментууд бас орж ирсэн байна. За ингээд 7 хоногоос хайлаад явчих гээд байна. За сүүлийн 7 хоногт бол чат ирсэн. Тэгээ чатанд бид нэр бол тухайн үед нь шууд хариуг нь өгөөд сонсогч үзэгчдтэй чатны хариуг нь өгсөн байгаа. Тэгээ эх 7 хоногоос бол бидний лүү ингээд санал хүсэлтийг та бүхэн чатаар бичих юм бол бид энэ та бүхэндээ зориулж байгаа цагаараа таны чатанд одоо яг бичлэн хариуг нь өгөх болно. За мөн бидний нэвтрүүлгүүдийн доор та бүхэн идэвхтэй комент бичээрэй. Та бүхний комент, санал, хүсэлт, сэтгэгдэл, за мөн зөв гой шүүмжүүдийг бид нэр хүлээж аваад тэгээ та бүхэнтэйгээ одоо өөрийн хөтлөгчнөр маань өөрийнхөө одоо дуу хоолойгоор бичлэн та бүхэнтэй илүү ойр байх үүднээс энэ контентыг бэлтгэн хүргэж байгаа юм шүү. Тэгээд эх 7 хоног хүртэл дөрөвт өнөөдрийн эфирт цайны цагаар хөтлөгч Хатанбаатар, хөтлөгч Алтан хүү наривлагчаар дэлгэр цэцэг нар ажиллалаа. Цайны цагтаа хамтдаа байгаарай. Комментиг контент болгоё урайтай. Цайны цаг маань та бүхэнд хүрч эхэлсэн байгаа юм шүү. Та бүхэнтэйгээ илүү ойр байх үүднээс 7 хоног болгон хүргэнэ.
Яг комментуудыг уншихад бол бүтнээр нь хаанаас үзэх вэ? Бүтнээр нь яаж үзэх вэ гэсэн комментууд бол нэлээд байсан. Тэгээ бид бүхний албан ёсны одоо YouTube хуудсыг маань дагаарай. Бид бүхний одоо чаналыг дагаарай гэж хэлээ тийм ээ. Тэгээд Facebook дээр ч гэсэн reel болгоны холбоос хэсэгт нь бид нар YouTube хуудасаа болон одоо бүтнээр нь үзэх дугаарыг холбож өгсөн байдаг шүү. Тэгээд хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Бүгд тэнгэр дээр долгионод харуулan бид бүхэнтэй хамтдаа. Улам олоолаа болцгоё. Одоо манайх бол 110 мянга хүрж байна тийм ээ. Тэгэхээр олон мянган сонсогч үзэгч та бүхэндээ үргэлж биднийг дэмждэг, бидний одоо хийсэн нэвтрүүлгүүдийг лайк дардаг, комент бичдэг, санал хүсэлтээ илэрхийлдэг, цааш нь түгээж өгдөг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ ийм учраас илүү та бүхэнтэйгээ ойр байх үднээс тусад нь гоё сонсогч үзэгчдийнхээ цагийг гаргаж өгж байгаа маань энэ шүү. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Амжилт хүсье. Бүгд Тэнгэр радио. Сайны цаг.